Грейс 2018 оны 12 сарын 1-нд 22 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр Тиндерээр танилцсан залуутайгаа болзоонд явсан байна. Түүнийг Шинэ Зеландаар аялж байхад нь гэр бүлийнх нь Грейс төрсөн өдрийн мэнд хүрэх гэсэн боловч холбогдож чадаагүй юм. Үүнээс хойш тэрээр ор сургаггүй алга болсон. Цагдаа нар 26 настай JC Kempson-ыг Грейсийн зурган доор бичсэн комментноос нь олсон байна. Дараа нь камерын бичлэгээр тэр хоёр болцож олон газруудаар хамтдаа явж байсныг нь бас олсон байна. Хамгийн сүүлд 21 цаг 40 минутын орчимд Грейс JC хоёрыг зочд буудлын руу орж байх нь бичигдсэн. Өөр нэгэн камерт JC дэлгүүр орон чемодан болон ариутгах бодис авч байгаа нь харагдана. Хэсэг хугацааны дараа JC зочд буудлаас олон чемодантай зүйл аваад гарч буй нь харагдаж байна. Харин Грейсийн биеийг олон хуваагаад чемодануудад хийсэн байсан бөгөөд ойролцоох газар булсан байсныг нь олсон юм. Байцаалтын үеэр худал хэлсэн бөгөөд секс тоглоом боомлж байгаад санаандгүй алсан гэж мэдэгдсэн. Түүний хөнөөсөө эргээр 17 жилийн хорихаал өгсөн ч өөр хоёр эмэгтэй гарч ирэн түүндээс хүчирхийлүүлж байсан гэдгээ зарласнаар дахин 11 жилийн хорихаалыг нэмсэн байна.